Самбацгаанаа дуучин Мацүхи миний аваа дуучин дууны укулеле хичээлийг үзүүлье. Энэ дуунд 5 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор. Тэгээ си сефт. Соль мажор. Ре мажор. Тэгээд ля минор. За энэ 5 аккордыг ашиглан цохилтоо харцгаая. Доошо, доошо, дээшээ, дээшээ, доошо, дээшээ. Танд үзүүлэх юм бол 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За дууныхаа нэг мөрөндийн цохилтоо 4 удаа хий. Эхний мөрийг хараарай. За ми минороор хэлчихье. Тэгээс си сефт. Одоо ми минор дээр 2 удаа. Хоёр дахь мөрөнд 4 аккорд байгаа учраас нэг удаа хийчихье. Соль мажор, ре мажор, соль мажор, си сефт. За одоо 3 4 дахь мөрөнд 2 аккорд байгаа учраас 2 цохилт хий ми минор дээр. Дөрөвдүгээр тэгээ ми минор. За тэгээ дахилт яг адилхан 2 явах нь ми минор, ля минор, си сефт, ми минор. Яг бадгийнхаа сүүлийн 2 мөртэй адилхан байна те. За эхнээс нь жишээ олгоод хэдүүлээд дуулаад үзье. Хайртай миний аваа. Хатууныхаа бэлчээр дуулдаг хүн байсан. Танаас чихэн хоногсон. Нарийг холоотой дуучин хүн байсан. Зарим тохиолдолд заавал яг цохилтоод өөрөхгүйгээр дараагийнхаа мөрлөө ороод уулчих болно. Тэгээ өөрийнхөө мэдрэмжээр цохилтоод харуулад тоглоорой. Ороо мөрний ганган тоолгой. Өөрөө хавыг алдаж үзээгүй. Онцгой хайртай миний аваа. Олон нэртэй дуучин хүн байсан. Олгоноо та бүхэндээ амжилт хүсье. Манай сувгийг дэмжиж subscribe болон хонхны зурган дээр дарахаа мартва. Баярлалаа. Баяртай.